За яг ингээд тулцсан чи ямар юм бэ те. За улсын харьцаа Зоригт Баатар, улсын харьцаа Мөнх Эрдэнэ, аймгийн зам Баяр Жаргал та гурав мод тараарай. Ер нь тарж исэн. Сүүлийн Монгол Улсын ерөнхийлөгчийн тэр бүх мод аяны хүрээнд жилийн намар хавар хоёр мод тарьчих шүү. Тэгээ одоо тэгээд мод тарих нь хүн ер нь амьдралдаа мод тарих, байшин барих ёстой гэдэг гэсэн шүү дээ. Тэгээд нэгдүгээр тэр хүн болсны хувь те. Хоёрдугаарт бас байгаль дэлхийн цаг агарын энэ өөрчлөлт их болж байгаа үед модоо тарж бас ихтлгийг хайрлж хамгаалах нь бас хоёрдугаар үүрэг болчих шүү. За бид нар одоо нэг яг алдан байгууллагаараа мод тарж байгаа юуны Баянгол дүүргийн аграр парк, бие тэмцэх спортын улсын ороотойгоо налаахын наадалт гэдэг. Яг тэнд бол нэг мэрэгжлийн хүмүүс заагийн тийм зөвлөөд за тэдэн метрийн зайтай байх хэрэгтэй хоорондоо гэдэг ийм зөвлөгөөтэй тарьж байгаа учраас бас одоо налаахын наадлын бидний тарьсан мод бол гоё ургацсан байдаг шүү дээ. Тэгээд цэцэрлэг төрөлн дээр бас аграр парк дээр бол Баянголынхаа аграр парк дээр байнга очино. Жилийн хавар намар очино. Уржлыг харна. Заавал очиж. Энэ одоо хамгийн чухал асуудал болоо да. Тэгээд юус ерөнхийлөгчөө нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээр юм амлалт аваад ирэхэд баярлж ирсэн. Тэгээд тэр утгаараа манай гэр бүл бүгд дэмжиж манай ойр тойрныхаа албан байгууллага ингээ бүгдээр оролцож байгаа. Ер нь монголчууд оролцож байгаа. Энэ Монгол улс маань одоо сүүлийн хэдэн жил маш сүлжилт эрчимтэй явагдаж байгаа. Хоёрдугаар бас энэ Сибирийн хөрх хорхоо гэдэг орж ирж одоо миний төрөлх нутаг Арангаа аймагтаа би яг тэр бүх модны төрийн бус байгууллагатай очиж ажиллаж исэн. Тэгээ би цаашаа бас тариац сум руу яг өөрөө хуваараа тавиад засаг даргатай нь уулзаад буян дэлгэр гэж засаг даргатай уулзаад тэнд ер нь тариач одоо ер нь ой сан нөөцтэй сум. Тэгээ тэнд ямар байгаа талаар ярилцахад бол үнэхээр сэтгэл хэвсгэлмэр юм болж байгаа юм бэл. Тэгээ одоо би бас энэ дээр тарих нь бид нар чухал, тарьснаа хамгаалах нь чухал, одоо байгаагаа хамгаалах нь тарихаасаа хамгаалахаасаа илүү хамгийн чухал асуудал юм болов гэж санаад байгаа шүү дээ. Сая нэг доторх шинжилсэн хуулийн дээр мод тарих албан байгууллага, хувийн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн тохиолдолд 1% доороос чөлөөлөх юм таатай бас өөрчлөлт орсон. Энийг бол бас маш дэмжиж байгаа. Энийг харин манай аж ахуйн нэгжүүд, байгууллагууд тий яг энэ хуулийнхаа шинэ хэрэгжил заалтуудыг сайн мэдж судалж хэрэгжүүлж чадж гэнэ гэдэг дээр бид анхаарал тавьдаг. Тэгээс энэ бол маш том боломж өгж байгаа тий. За тэгээд монголчууд Монгол орноо нэгдүгээрт, хоёрдугаарт бас дэлхийгээ аварч энэ сүлжилтийг зогсоож цааш амьдрах үр хүүхдүүдэд сайхан орчинд амьдруулахын тулд нэгдүгээрт хүний их ажил бол мод тарих ажил гэдгийг одоо ойлгож байгаа. Тэгээд тав хүн маань тэр бүм одоо санаачлаг төслөө дэмжиж бүгдээ идэвхтэй оролцоорой гэж уриалъя. За улсын харьцаа Зоригт Баатар, улсын харьцаа Мөнх Эрдэнэ, аймгийн зам Баяр Жаргал та гурав мод тараарай. Ер нь би түрүүнөө эхлэхдээ хэлсэн те нэг хүн болж төрснөө үед эр хүн болж төрснөө үед бас нэг ер нь ах トゥ юу амьдрал ахуйгаа хүн авч явах нь ойлгомжтой. Тэрний хажууд бол заавал хүн эр хүн мод тарих хэрэгтэй шүү. Тэгээд ирчүүдээ бүгд хүрзээ уунгаа аваад бүгдээр мод тарьяа л гэж